Тэгэхээр бидний үл эхлээд энэ монголчууд маань тэр дотроо яагаад өвчлөөд байна? Ямар өвчин их байна? Ямар шалтгаан нөхцөл байна гэдэг ер нь энэ байнгын тохиолддог өвчин нь эрүүл мэндийн шамшигдуулдаг асуудлын шалтгаан нөхцөлийг 600 эхлээд эренбилж судлахгүй. 600-аас эхлээд сүлдэж байгаа бол 100 руу ороо. Тэр шалтгаан нөхцөл. За 100 руу орсноо эргүүлээд бүр одоо 10 руу ороо. Хамгийн гол нь юу вэ? Суур шалтгаан юу вэ? Ингээд 10 руу ороо. Тэгээд бүр 5 буюу айргийн 3. 5. За тэгээд одоо орчин үеийн хүмүүсийг багтаасан манай монголчууд бидний багтаасан орчин үеийн хүмүүсийн өвчин юу байна вэ гэдэг. Нэг дугаар энэ бухимдал ядаргаа. Нэг дугаар бол стресс бухимдал ядаргаа байгаа юм. Хоёр дугаар нь ерөөсөө энэ хор хордлого байгаа юм. Тийм ээ? Хор хордлого байгаа. Гурав дугаар бол энэ цусны бохирдол буюу цусны өтгөрл. Энэ байж байгаа. Цусны бохирдол, цусны өтгөрл. Монголоор уншиж штэ юу. За тэгээд 5 дахь нь жингийн нэмэгдэж таргалт баг. 6 дахь нь тэнэггүй зам мэдхгүй гай байгаа. Энэ үл эрүүл аж төрөх ёс боломжлолын одоо үндсэн 5 зарчим болгож хэрэгжүүлмээр. За тэгээ эхлээ 3 байсан. Сая ингээд 100-аас 10 бус, 10-аас 5 болсон, 5-аас 3. Одоо өвчин бүхний холын уран шалтгаан гэж энэ бухимдал ядаргаа, хор хордлого, цусны бохирдол. За тэгэхээр ядаргаа гэхлээр чинь бол хүн төрөлхтөн чинь бол баг за хэдэн мянган жил ч байдیں۔ Ер нь энийг за байдаг юм. Унтаа тусвал гайгүй, хоол идвэл гайгүй гэсэн маягтай тэнэггүй зангаар ингээд явсаар 20 дугаар зуун үрсэн юм байна. Тэгэхээр 20 дугаар зууны 87 онд Америкийн нэгдсэн улсад маш том энэний талаар судалгаа буюу эрдэмтдүүдийн цуглаан болваа. Тийм ээ 700-аар эрдэмтэн улсад дэлхийн дархлаа судлалыг болоод ядаргаа судлалаа. Тэгээд тэр улсуудаас тунхаг гарсан. За энэ ядаргаа гэдэг бол 21 дугаар зууны баг дахал юм байна. Нэг дахал юм байна. За 2 дугаар бол энэ ядаргаа гэдэг бол нэг талаасаа харахад бол зөвхөн биологийн үзэгдэл юм шиг боловч нөгөө талаасаа харахад бол ерөөсөө өвчин бүхний суур шалтгаан юм байна. Суур шалтгаан. Өөрөөр хэлбэл ядаргаа хийгээд ядаргааны хам шинжид өвчин гэж нэр томьёораад байна. Ангаахны сурах бичиг гэж хэрвэл ядаргааг бол зүгээр нэг ядаргаа биш. Өвчний нэр томьёонд оруулаад ангилд оруулаад эмчлэх хэрэгтэй гэж үзвээ. За тэгээд Америкийн нэгдсэн улсад тэр тунхаг гарахтай зэрэгцүүлээд дэлхийд юу болсон гэж. Борооны дараа чи нөгөө мөв гэдэг үү? Нөгөө ус цэцэг ургадаг шүү. Тэр шиг одоо энэ юм үйлдвэрлэдэг газар чи тэр чигээрээ одоо бүгдийн арданд дархлаа дамжуулдаг нь ядаргаа засан яан гэдэг одоо хүртэл тэр халуур явж байна. За миний бодохоор 21 дугаар зуун байв хөлдөө юм. Хүн л байж ивэл ядарна. Одоо манай 8 настай хүүхдээс 80 настай буурлуудыг авч үзэхэд ихүү багуу ядаргаа байна. Мөн үү? За чи ядаргааг өнөө хэнэггүй зангаа хэлчихлээ шүү дээ. Тэгээд тэр тоохгүй байсараа итэр архаг ядаргаанд орно. Архаг ядаргаа яад юм гэхлээр өвчин бүхний холын 3 шалтгаан гэж би энийг хэлсэн тийм. Их холын шалтгаан. Ол 10 жил, 20 жил аажгаар идэж идэг, эрүүл мэндийг шамшиж идэг, дархлаа хамгаалж идэг энэ нэг фактор юм байдаг. Хоёр дахь нь ядаргаа бол хөгшрөлийн төрөксөөр болж байна. Ерөнхийдөө хүн төрөлхтөн тэгээд залуужигээр дайраад байдаг бол цаагаараа өвчигээд л байдаг чинь энэ хүчээр юм байдаг. Ядаргаатай холбоотой байна. Ядаргаа гэхлээр нөгөө тархины мэдчи амьд организм. Тархины нэг олон тэрбум эсвэн байдаг. Тэр ядаргалаар мэдрэлийн ядаргаа. Бүр хүндрэлээр сэтгчийн буюу стресс сэтгцийн өвчин гэж тооцож шээ. Тийм ээ. Тэр үл ядаргаа. Эхний ээлжийн ядаргаа байсан баггүй. Тэн дээр нам зогсоовол тэр их газар солио айхтар өвчнүүд өвчөхгүй болох гол байсан. Тэр стресс ядаргааг мэдхгүй тавиад очих жоо. Тэгээд газар солио өндөрчих. За энэ мэдрэлийн ядаргаа, мэдрэлийн эдис өндөрсөн байна. Тэгээд энэ бие махбодын чинь нэг 100 кг өсвөө шүү дээ. Бидний гар бүл цус мус бүгдөө байсан. За тэр нөхдүүд ядаргаанд өвтгтайлаар хямрам, урламтай болно, зочимтай болно, айнтай болно, хөдрөмтэй болно. Ядаргаа гэж бид ерөнхийдөө ядаргаа бол нэг талаас өвчин гэж ойлголоо. Нөгөө талаас ядаргаа гэж яаж өгөх юм бэ? Энгийн хүмүүс үү, тийм ээ? Тэгэхээр сая хэлсэн ягуурлантай болно, зочимтай болно, за хөдрөмтэй болно, мартамтай болно. За жиг шугамтай болно. Биологийн нэг ажиллагаадууд ба шүү дээ. Үйл ажиллагаа тэр давалдаж орж ирнэ. Тэнгүүтэр
жиг шуугаад байгаа ч юм уу. Нүдний хараа бүргэлзээд байгаа ч юм уу. Өглөө юу нэг би ч гэсэн одоо тийм байна. Ер нь дайчин ирдэг байлаа. Би ч хүн дайчин ирдэг байсан ажилдаа. Үдээ хай нэг 2 цагт боо нэг сигнал өгсөн юм уу яасан. Тэрнээс өмнө биших гээд нэг ядраа цаагуур. Хурдан нар сэлхэн гарыг гэсэн баяртай. Бүх хүн тийм. Яг л ажлын эрч хүч цаагаараа суларч юм. 30%-аар ч юм уу, 40%-аар ч юм уу, 20%-аар ч юм уу ямар нэг байдлаар суларч юм. Эндээ. За тэгээд биологийн үйл ажиллагаа гэдэг дээр эрэгтэй хүний янз янзын үйл ажиллагаа тийм ээ, жасах мэлхаас эхлээд эмэгтэй хүн заримдаа жинхэнэ ч юм уу нөгөө өндөвчөөс боловсроо цус руу орох ёстой дааврууд нь баланс алдаж штэ тийм ээ. Тэр өндөвч чинь бас эрчтэй, хүчтэй дайчин ажиллаж иж нөгөө сайхан дааврууд чинь цусандаа нормал орж ирнэ. Нормал орж ирэхгүй доголдолтой орж ирсээ яах нь вэ? Нөгөө хавгиндаг, хөөдөг, жин нэмдэг боломжтой талгаа ухааны эмчнэр нь олон хийгээд ярьж шít. Голын хий болох гэж байна, зүрхний хий болох гэж байна, савны хий болох гэж байна гэдэг ярьж байна тийм ээ. Тэгээд нэг талаасаа сая хий гэж ярьж байна. Хүний бие чинь нэг талаасаа эдис эргэтэн системээр бүтсэн боловч бас арга үеийг таван махамд юм баланс байдаг байхгүй юу цаана. Тэр баланс алдагдаж эхэлдэг байхгүй юу. Тэр ялангуяа тэр хийм тамир алдагддаг байхгүй. Ядаргаа олон юм ярина. За болж тэрний дотор Евро хэмжлэгүүд витаминууд ярих гэдэг байгаа биз. Ийм витамин, тийм эрдэс гэдэг нэг юм яриад. Дорны амгаах хон бол үгүй. Амьдруулагч 3 энергийн чинь яах нь доголдсон байна. Түүний дотор хий. Энд чинь зүрх хөдөлгөөд байгаа биш байхгүй юу? Зүрх. Тийм ээ, гүйдэг, хараадаг, ажилдаг, эрч биш. Тэр чинь зүрх ч юм уу, тархин ч юм уу хөдөлгөөд байгаа биш. Яг тэр хийм тамир гэж. Тийм ээ. Одоо энэ агаар гэж ярьж болж байна. Ер нь ингээд салхин малхин чинь ингээд дэлхийг хөдөлгөөд л байгаа биз дээ. Тийм ээ. Хүний бие яг үүндээ хий энергитэй амьдруулагч 5 хий гэж заад юм бий. Нэгдүгээр ам барих чий гэж байна. Амнасаа чи хамгаалдаг тэр сайн байх хэрэгтэй шүү дээ. Тийм үл ам насны асуудал доолдсон шүү дээ. Тийм ээ. Тэр хорогдоод байх юм бол чигээ түгээмэл үйлдэх чий гэж байна. Түгээмэл үйл гэдэг нь энэ цус мос чинь зүгээр одоо нэг ингийн аргаар зүрх ингээ шахаад л эргээд байгаа юм уу гэж бодно шүү дээ. Яг үндэ бас үстэй. Ерөнхийдөө гитар бол чишэр туйда шэшэр юуд гэдэг байхгүй юу? Цус бол урсантай, хий бол төрөмтгэй. Бие засыг мэдэн шүү бид нар ч одоо ингээд хийгүүгээр тэр яаж гартыг цаанаас нь түлхдэг юм байдаг байхгүй юу? Хүнд үзэгдэхгүй, харагдахгүй, хэмжигдэхгүй болохоор энэ хийний талаар өрөөс ойлголт байдаг юм билий. Ер нь өдөр бүртэн Европын солилттой артан бол дорных бол арай амдаа байна. За тэр хийнүүд байна. Тэр хийнүүдийн гэх мэтчлэн уруу үйлдэг чи, түгээмэл үйлдэг чи, гал дэвсдэг чи, тэгээд дэгш үйлдэг чи ийм 5 хий байна. Тэгээд тэр уруу үйлдэг чинь ингээд жоохон содорн болоод нормал бос болоод тэр тамир нь муутвал, цэнийг нь муутвал нөгөө доошоо явдаг нэг олон үйл ажиллагаа биш түүний шээс, баахаас эхлээд, местрасаас эхлээд, өрхөөс эхлээд шин шид юм байна. Тэднэр дээр их баг хэмжээний тоглолт үүснэ. Тэрэн чигээ бөөрийн хий болчих жаалг нь, савны хий болчих жаалг нь эмчнэр ярьдэн шүү дээ. Тэр чинь тэн дээр холбоотой байна. Тэгэхээр алийг хийсэн ч гэсэн тэр амьдруулагч энерги чинь явж ядаргаал үзэгдэхгүй харагдахгүй цэнийг л байхгүй. Энэ тогийг унтраангуутар дарангуутар дасарч хаад гисэн байл дарангуутар ирчиж байгаа нэг үзэгдэхгүй нэг юм гүйж тэр цэнийг байхгүй. За тэгэхээр ядаргаа яах нь вэ? Амьдруулах эрчим энергийн чинь цэнийг байна. Энэ миний утас бол муутай тэнтэй адилхан. Ер нь анхаад сайн байсан сүулдэ ерөөсөө муутаад илүү ажиллаулаад лайвал илүү юм дараад лайвал илүү энийг юу яагаад лайвал тэгэл арай хурдан барагдсан шүү дээ. Механик хэлтэр тийм хүн бол одоо бүрчдэг шүү дээ. Тийм учраас яах ёстой юм бэ гэхээр амьдруулах цэник эрчим энерги хайрлах, гамнах мөн үү? Зөв зарцуулах энэ ядаргааны сэргийлэх их аштайх юм байна. За тэгээд энгийн арга заа яваа. Ядаргаатайгаа бид ядаргаагаа мэдлээ. За тэгээд ерөнхийдөө ядаргаатай эсгээ ерөнхийдөө баг мэдхэд байж шүү дээ. Тэр шинжилгээ тийм амархан гарахгүй юм зүйл байна. Хийн тамир энэ гэдэг чинь нүдэнд үзэгдэхгүй, гарт хэмжигдэхгүй гэрш чиг ингээд явж идэг тийм юм байхгүй. Тийм учраас тэр шинжилгээ гарахгүй. За нэг хэдэн витамин доголдож юм дөө янз янзын нэг юм хэлэн бодисыг бол тэр гол биш. Тэрний цаана өөр том юм байна. Тэр байхгүй. За тэгээд ядаргаа. За ядаргаатай эсгэн сая би шинэ тэмдгүүд нэг хэдий хэлсэн тийм ээ. Ус унамтай болно,
ханяа таршил хаагуур явж ивэл өөр ядаргаатай хүн тархлаа моцсон чи далсан дуудаад аавн тэгээ илтэг өвчөө авчгаад яах юм салахгүй хүндэрнэ. Өнөөдөр энэ эмчтэр очино маргааш тэр эмнэлгүүд явна артиг ирээдгүй энэ зовлонтой хүн шаруу том биш тийм ээ. Энэ яаж яах вэ гэхээр тэр амьдруулах эрчим энерги тэр 3 янзын эрчим энерги чинь балансалдаж байна. Зарим нь муу цэнэглэгдэж байна, зарим нь аюулгүй цэнэглэгдэж магадгүй. Жишээлбэл ингээд 3 энерги гэж хэлж байна тийм. Нэгдүгээр аргын энерги. Аргын энерги чинь дулаан энергийн хүнд гэж ирж байна тийм ээ. Дулаан энерги балансаа барьж байна. Бэлгийн энерги тэр чинь цэрүү энерги, чиглэг энерги баггүй. Аргын энерги дутдаг усууд яаж вэ? Халуун дулаан энерги гэж юм тийм. Ходоод хүйт юм уу чадахгүй гал нэг хүйт юм уу болтол ходоод гэсэн цанхайгаа дүүрээд нөгөө галдаг сэтгэж хийгээ сая юм ярьсан. Тэр нөгөө галын хич чинь байхгүй болчихсон байна. Сүнжи одоо үеийн хүмүүс ундаа угаа тийг мэдэхгүй гэж байна. За тэгээд нөгөө чинь юу яаж штэ хүйтийн энерги ихсэж, бэлгийн энерги ихсэж гэсэн үг тийм ээ. Аргын энерги нь ихсүүл яах вэ? Ихсүүл элдв зүйлийн нөгөө нэг өрөвслийн гаралтай хүч. Арга гэдэг чинь халуун тийм ээ. Нэг хоолойны өрөвсөл, нэг шөдний өрөвсөл, юуны ч өрөвслийн тэгээд өрөвслийн гаралтай гэж аргын энерги ихсэж байгаа толгойтой. Бил даардаг, хөрдөг, гар хөлдчихгөөд байна, хүнжлээр гучаад даарахгүй байна, өвдөг сэрүүг татаад энэ бэлгийн энерги чинь асуудалтай болсон байна. Тэгээд яа хөдлөх дургүй байна яа залахгүй ч юм уу юу ч ингээд норж унаад байдаг бол хийн энерги чинь байхгүй болж байна. Нөгөө машины дөрвөн дугаар чинь хийн сэнхтэй бол тахгүй шүү дээ. Яах ч вэ. Тэгээд хийн сулраад өгөх юм бол давалдаа л үнэн. Гэхдээ тэр хийтэй ондоо л доо. Гэхдээ ерөн зарчмын хувьд бол адилхан сайтай. Энэ дээр. За тэгээд ингээд тэр сайхан амьдруулах эрчим энергийн сайхан балансыг бариулаад цэнгэлж их хэрэгтэй юм байна. Зүгээр энгийнхээр ярил. Ядаргаа тайлнаа гэдэг чинь. За тэгээд ядаргаа за эмнэлэгдүүл одоо амархан одоо ирээд туслаа хийн үү, барайгаа хийн үү, тэр олон 5 мянга авах уу тэр болж ийн. Богино хугацаанд амжилт бол. За иргэд бид яах вэ? Иргэдэд эрүүл мэндийн боловсрол олох чинь бидний нэг зорилго байсан байхгүй юу? Тэгэхээр нэг олон 7 юм яриад одоо дэмий шөдөө угаач гэдэг юм уу, гараа угаач гэдэг энэ үжижиг асуудал. Суураар нь яах юм бэ? Суураар нь гэсэн эрүүл мэндийн шамшигдуулаад байгаа энэ холын 3 шалтгаанаас хэлж өгөлдөг. Тийм ээ? За тэгээд ядаргаа бохомдол бол одоо эрүүл мэндийн шамшигдуулах номер 1 шалтгаан шүү гэж ярьдаг байлаа бид. Тэгэхээр ардууд юу хэлдэг гэхээр за тэр ойлголоо. Ер нь чимч байж магадгүй юм байна. Тэгээд яах юм? Юу хэрэглэх юм? Энэ нэгтгэв байхгүй. Ийм цахаас ирдэг байна. Тэгээс өөрийн 3 жил манай эмнэлгийг дагсан эрүүл хүнсний үйлдвэр гаргасан. 5 эрдэнэгээ сайхан үйлдвэр гаргасан. Манай бүтээгдэхүүнийг хийхэд миний захиалгын бидний судалгаан дээр дөрвөлж байна. Одоо жишээлбэл ядаргаанд хэрэгтэй юм хийх хэрэгтэй шүү дээ. Тийм ээ? Хийж ижил хүн хэрэгжилж ижил тэр чинь гайгүй болт юм биз дээ. Ийм. Ядаргаа гэдэг юм чи яг бол манай үе дээр байгаа юм биш байхгүй юу? Дээр үдэж байсан. Тийм ээ? Жишээлбэл нөгөө хувлаа хааны биш хувлаа хаан бас хамгийн урт нассан хаан чи хэн билээ Азад хэнгэр дэлгэгч хаан. Мөн үү? 16 дугаар 100 17 дугаар 100 хүний дундад насны дөнгөж 30 байсан юм биш үү? Айгу баг байсан юм. Тэр үед 3 нуглаад насалсан, тийм ээ? 89 насалсан ш тэнгэр дэлгэгч. Тэр мундаг. Тэр чинь шинжлэх ухаанч муу хөгжиж санагаа ухаанч байхгүй. Тэгээд бор зүрхээр ингэ сайхан байсан. Манай хувлаа хааны мэдэн ш бүр. Хүний дундад нас 30 чөрөг 20 хэд байсан ш 13 дугаар 100. Тэгэхэд 80 тийм ээ? Тэгээд тэр хаалын ордны олон сайхан юу би энэ дээр ингэ бичиж явахгүй. Энэ хааны Ортны хааны ордны эрхэм найрлагт эдэн мундаг. Тэр хааны ордны эдэн мундаг. Нэг одоо эдүүгээ цагийн хүмүүсийн одоо эрүүл мэнд хамгаалахад татаж явчаад зориулсан. Үнэ. За тэн дээр орчин цагийн шинжлэх ухааны ойлголт янз янзын юм нэмээд ингэ хийсэн байна. Тэгээд энэ хүн чинь амьдрахад дандаа эмнэлэг дүшээ дандаа тусал хийлгээд амьдрдаг биш байхгүй. Хоол унд байхгүй юу? Ер нь. Тийм ээ хоол. Тийм учраас хоол ундандаа бид энэ суур асуудлаас суулгаж өгөх хэрэгтэй. Зүгээр цагаан бодоо идэл, зүгээр цагаан гурал идэл яхалсан тэр чинь гэдэс тийжээс нөгөө нэг олон цэник мэрэг чинь баг хөвдөн ш тийм ээ. Цаав нөх юм хэрэгтэй байгаамаа. Тэгээд эн чинь хувлаа хааны үеийн хааны ордны жоор, тэнгэрд тэгчийн үеийн хааны ордны жоор тэгээд ер нь тэн дээр дөрөв орчин цагийн хүмүүсийн бие махбодод тааруулаад хийсэн. Тэгээд энэ сайхан шүл бай гэдэг байна. Зөөр 7 хоног нэг юм уу 2 удаа хар шүлэндээ хийм ямар ч шүлэндээ хийгээд уух нь биш. Энийг сайхан хийж уур мэдэгдэн.
ста онгууд гасармаар хадаар гал хийж усны эргэлж нөгөө нэг хий төрн гэж би хэлсэн тийм хийж усны эргэлж ингээ хурдсан байхгүй. Жишээлбэл одоо хар шил байлаа гэж бодъё тийм ээ. Мах хоньны мах байлаа гэж бодъё. Хоньны махан дотор сэрний мах, юуны мах, ойны мах мөн үү? Ой сэр нурууны тэр зам мах байна. Энэ гурав чи хий дардаг буюу хий дардаг гэж манайхан орчуулад байгаа. Буруу байхгүй. Хий нөхдөг мах байхгүй. Хийн тамир нөхдөг мах яг үгүй. Хар шил ч юм бас нэг жоохон тамир орно шүү дээ. Тэр юу нэглээ хийн тамир нөхчихэд байгаа байхгүй. Тэгээд нөгөө ятаар бүү чи гэсэн үг яг хийн тамирыг чи нөхж ийна гэсэн үг. Тэгэхээр манайхан одоо дээр нь яагаад орчуулаад хий дарж ийн гэдэг нөгөө өвчнөд хийдэг аваачаад уяад ярьчихсан. Голын хийгэн дарж ийн зүрхний хийгэн дарж ийн гэдэг. Уг нь биш юм. Тэр чинь зүрхний хийн дутарчсан, голын хийн дутагдсан. Тэгээ бөөрийн хийн дутарчгаад хий ирж байгаа байхгүй. Хэрэгтэй. Тэрнийхэн сайхан нөхөх юм хийнгүүтэр дандаа шал онлоо. За тэр энэ шөлөөстэй хийн тамир нөхдөг юм байна. Ядагаа тавилаа шүү дээ. Энэ бүр зутаа хэлбэртэй эцэс яаж хэрэглэх үү гэж шин. Нэгдүгээр литр сайхан тэр сая хий дардаг мах гэж хэлчих чинь тийм. Гэхдээ мах гэж хэлэхэд байгаад бас учиртай байд юм байна. Тэнд яагаад ангаа ахын заавал хязаалан соёолон гэж байгаа юм. Тэр нь үгүй тэр махны тэр нас масандаа тэр үеийнх нь идэр залуу хоньных нь одоо нэг тэр махны чанар хамгийн оргилдаа байд юм байна. Жаад хятад шар бодоо домын тэтгэл тэр хар шилэнд нөгөө нарийн ширхэгтэй бодоо биш 2 юм уу 3 баг. Тэгэхгүй заглаачих бол одоо гусчих байгаа. Тэр шөлийг уух гэж байгаас биш будаа итгэж байгаа биш байхгүй. Будаа нэгтчихлээр нөгөө нэг олон хиймийн химийг дараа хийчихдэг байхгүй. Ийм юм нэг бас нэг жоохон нарийн юмсууд байдаг. Энэ үл бүр амархнаа хийсэн байна. Тэгээ бид ядаргаагаа ингэж хэллээ. За ядаргаа ихтэй юм байна. Хүн одоо ингэж ажилдаа явна нэр янз янзын биднэрт өгсөн цаг байна шүү дээ. Тийм ээ. Тэрийг өдөртөө бүгдөө ашиглаж байна. Мөн үү? За тэгээд 8 цагийн унтчлаа гэж бодъё. 16 цаг үлдэн тийм. За 16 цагаас ч одоо ингээд бивэл одоо 91-д 1 цаг болоод явна гэд 1 цаг болоод гэртээ очиод одоо нэг ачи за юу гэдэг жоохон ингэсгээд тэгээд зав гаргал телевиз үзээд тэгээд нөгөө хоолцоо яасан ийсэн гэсээрээ тэр бидний нөгөө өгөгдсөн цаг эрүүл мэндэд ерөөсөө анхаарал хандуулах баланс ирдгүй байхгүй. Зориулдаг байхгүй юм чинь. Тэгээд нэг жил юм байла, нэг нас юм байла. Тэгээд бай болчиход байгаа байхгүй. Ийм асуудал байна. Тийм учраас тэр өдөрт 10% ядарлаа гэж бодъё. Унтлаа, амарлаа, хоолон сайхан идлээ, нэр орондоо сайхан улаа галуун бүлээ яаж хөөрлөө. Агаар нардгаас ингээд нэг за 80% тайлгцсан гэж бодъё. Тийм ээ? 2% үлдээд байвал яах вэ? 300 яраа 2-оор үржүүлэхээр 700 хэдэн хов. Ийм 700 хэдэн цаастай ном шиг архаг ядаргаа миний биеинд байна гэсэн. Нэг өдөр нэг цаас гэж бодъё л дээ тийм ээ. Нэг хов гэж бодъё. Тэгэхэд л тийм амар архаг ядаргаа эдисэн ба шингэж юм. Яагаад яс зэрэгж яадаг вэ? Яагаад ясны тижээд бох шаардлагатай? Заавал бидний тэр ясны өнгөрсөн 6 тижээл чинь өгөгдөхгүй байх гэсэн үг. Бид дугаар энэ ясны өнгөрсөн 6 тижээлээр хийж шít. Яс ургал сэрэгжил үе хатвархыг хамгаалж шít. Хоожил мохоожил нэг 9 хэдийн юм болж байна тийм. Нэг дугаар хөвшиглийн процесс жоохон байна. Нөгөө талд бидний нөгөө нэг авж байгаа юм тэр ясны өнгөрсөн 6 тижээл чинь баланс өгөхгүй. Дагаад дутагдaltaй байна. Өгсөн дутагдaltaй. Тэгэхээр миний яс чи сайн авсан бол чинийхээс өмнө муудчихаад одоо энэ Япон, Хятад, метад 80-тай авгаанаас ч өө зүгээр сэмбицэл бүгд. Тэр чинь эрүүл аж төрхтэй биш тань харж. Тижээлэн балансаа бариулж ядаргаа цэнгэлж чадчих. Ийм юм байгаа даа. Чи ядаргааны цайг сайхан нөгөө хийцтэй сайн маа хийж явах их хаштай. Гэх мэтчлэн энэ ясны тижээлүүд нь одоо энэ Япон солонгос Хятад ч гэсэн тийм байлаа. 80-ад оны үед 90-ад оны үед дээр нөгөө хүүхдүүд нэтрийн өсөлт мөсөлт манай энд өдрийн хоол өгж ийн тийм. Тэд нар ч бас жоохон шинжлэх ухаанч. Хятад би мэдэж Бээжин гэдэг хүүхдүүд ингээд заавал ингээд нэг стакан ч юм уу 2 стакан ч юм уу сүү болгож. Бид Япон тийм байсан гэнэ. Тэгээд цаагаараа тэр хүүхдийн зүгээр нэг ус уулгасан, кола уулгасан, сүү уулгасан хоёр чинь тэмээ газар шиг юм болно шүү дээ. Тэгээд хажуугаар бас хүүхдтэн сайн байна. Тийм ээ. Гэтэл энэ сүүнээс 10 дахин гэж байгаа. Нөгөө кальц, нөгөө ясны тижээл энэ дотор хамгийн чухал нь нөгөө ясны пептид байна. Тийм ээ. Нөхөө ясны пептид шар урцны уургаас гаргаж авдаг. Нөгөө хушигнаас гаргаж авдаг пептид. Пептид гэдэг чинь одоо монголчууд бол баг нөгөө юу эс гэж шүү дээ. Үүдэл эсмэс гэж юм ярьж шүү дээ. Үнэндээ үүдэл эс гэсэн үг байна.
Тэгэхээр тэр чинь нөгөө ясаач нь жинхэнэ утгаар нь цус төлжүүлнэ гэдэг юм бол ясаачийн чанар жуулна, уян чанарыг сайжруулах, мөгөөсний тийжэл, ясны тийжэл, үнний шингэн гурав энэ байна. Нийгэм нэг талаасаа хөгжөөд байгаа биш биз? Одоо шинжлэх ухаан байна уу, юм байна хөгжөөд байгаа. Гэсэн байтал нөгөө өвчин ажийн нүгээр бас тэрийг дагаа хөгжиж идэв шиг байна. Одоо энэ жишээлбэл би ч одоо Монголд 25 жилийн өмнө орж ирсэн, өвөр Монголд эмчилж ирсэн юм чинь байхгүй юу? 25 жилийн өмнө орж ирээд ингээд ачтай авах байгууллагаж ирсэн тийм ээ. Тэгэл би тэгээд уламжлалтын дээр суужсэн, үе мөчийн дээр суужсэн. Тэр үед энэ хэрэг тулаач байд юм уу? Арай л гайгүй байсан юм да. Хашил маршил. Зөвхөн 25 жилийн өмнө арай гайгүй байсан. Тэгэхээр жил нэмэгдээл одоо ерөөсө харшилгүй хүн байд юм уу? Арсны өвчгүй хүн байд юм уу? Үе мөч өвдөхгүй хүн байд юм уу? Манай маш их. Тэгэхээр юу хийж гин үү? Юу болчихгүй гэдэг ингээд ажиглаад байхлаар ер нь 25 жилийн дотор манай бүх одоо хүмүүсийн манай амьдралын хэв маяг бол өөрчлөгдөж байгаа шүү. Тийм ээ. Тэрийг тагж ийн гэж ойлгох хэрэгтэй. Жигээс Монгол газар өөрчлөгдөд яг нэг утаагаар гараагүй босдын чи хамаал байна тийм ээ. Тэгээ тэрнээ их байд юм. Тэгэхээр ялангуяа энэ ундаанууд, колонууд ерөөсөө шууд хэлж байгаа юм. Коло ундаанууд тэр ясны тэр эрдэс бодисуудын нөгөө нэг шимтгэж авах чинь шууд хаачих. Шууд ингэ хаах. Тэгэхээр чи аюул болж байгаа. Тэгээд каз маг YouTube дээр муу очоод байна. Шинжилгээ заримдаа зүгээрээ заримдаа муугаар цаагаараа муу. Ясны дарахсаа ч муу байна. Дарахсаа муу байлаа. Жоох өрөвсөд ивлээ өвлөө. Мөгөөс нь өвлөө. Хатуурлаа, шохойдлоо, хавтлаа. За жоохон өрөвсөн нуудвал хэрэг. Ангийн хавсруул хэрэг. Хөлөөсөө дарах, хүти юм уу, ханиад тэгээд бамбан одоо өнөөхөө эмчилж чадахгүй даадаywал яах нь нэг үл хэрэг, нэг үл бөөр давсхны өрөвсөн. Тэд нар чи ингээд цаашаа явж байгаа. Тэрний эсрэг зогсдог нь юу байхсан гэхээр нөгөө дархлаа тийм ээ. Хүчтэй цагийн үеэр нөгөө дархлаа дээр үеийн ангаах ухааны хэлгээр хэлвэл нөгөө эрүүл мэндийн 3 энерги ч юм уу байна. Тэр сайн байсан бол багсаг юмнууд дэсээд байгаа шүү дээ. Яах ч вэ. Яал нөгөө туулын сул болохоор би сая хэлсэн. Харшил ханиа таагуур явж ивэл 70 дуудаад авчих чинь. Авчхаас салахгүй байна гэдэг чинь чи өөрийн биеийн хамжилцах чадвар муу байна. Эмчүүл эмээ өгнө. Эмчүүл оншаа тавина. Тэгээд тэр нь эм бүгд онш тавина гэдэг чинь өрсөн дарж ийн гэсэн. Нөгөө талаас нь хүний бие өөрөө идэх чадвар гэдэг юм байна. Тэр чинь доголдоо чанар муутай болчихж байгаа. Ямар ч чарах хүн бол их сайн. Тэгээд энэ хүн ард нийтээр энэ чарах байхад энэ хэдэлтэй. Нэгдүгээр ядаргаа, стресс ядаргаагүй эрүүл амьдрах. Хоёрдугаар нь хор хордлогогүй эрүүл хор гэдэг чинь их байна. Бидний сая энэ баг дотор ангаах ухааны хүрээлэнгийн сэрэн даш багш гэж мондөг байж байлаа. Тийм ээ. Тэгээ багш хэлдэг байсан. Намтай. Энэ өвчин гэдэг нэмийг бороо өгчихжээ. Өвчин гэдэг юм. За яасан гэсэн чи хордлого гэж өгөх хэрэгтэй нэ. Тийм. Тэгэхээр чи хараарай. Маш олон өвчин тамхины хоор, удааны хоор, архины хоор, буруу хайлталтын хоор, үгийн хоор, үеийн хоор дандаа гэж байгаа. Нэг бодлын үнэн. Тэгээд одоо манай энэ эмнэлэг төвдөг чинь одоо өрөвсөл дараа араас нь цаацаач витамин янз янзын витамин хийхдээ ядраагаа нэм хортлог тайлмаар байна. Ийм эренгээ ийм тусал гэж явж өгч байгаа. Тэр чинь хорын элементүүд байна. Эцсийн явж яваад баг бүх өвчнийг өндөрсөн байна. Эсвэл хор тавдаг гэдэг. Эцсийн зэгийн тэгээд авчиж байгаа. Жижигхэн хорноос ирж. Тэр үеийн нэг гэгэн багшийн үг байдаг. Түүдээ гутлаан сайн босоо. Тийм ээ. Дэлхийгээр дүүрэн өргөөс байна гэж. Тэд дэлхий дээр байгаа өргөөсийг нэгээр дүүргүүд барахгүй шүү. Адагдаа өөрийгөө хамгаалыг гутлаан сайн байх хэрэгтэй гэдэг. Өргөөс нь батгахгүй. Тэгэхээр эрүүл мэндийн боловсрол мэдлэгээр цэнгэлэх гэсэн. Тийм ээ. Энэ өвчин дээр авчиж. Цэнгэлж байвал тэр чинь дархлаа болно, хамгаалах гутал болдог. Манай арт түмний хаагүй шүү. Тийм ээ. Үнэхээр цус шингэн бол нас залуу. Цус шингэн бол эрүүл. Тэр цус өтгөрөөл ирвэл тэр чинь урсаж ш тийм ээ. Өдөр шинэ урсаад тэгээд дэдисий чинь хар цус урсаад байвал яах юм? Бактеритэй цус урсаад байвал яах юм? Тийм ээ. Утгагүй юм чиж байгаа байхгүй. Тийм. Хор хордлого бол цухал сэдв байхгүй. Нэг тайлах болоо цус шингэх хоёр жоохон тусдаан боловч ер нь нэгтэй хамаартай. Хор тайлах хүрний шашны зутан гэж хийлээ бид дор. Хор тайлах хордлого тайлах цай гэж хийлээ. За юу. Хордлого тайлах цай гэж хийлээ. Тэгээ ер нь үл энэ гаднаас орж байгаа хорыг бид мэдэж тодорхой хэмжээгээр хамгаалах хэрэгтэй шүү. Манай энд үл нэг ярихгүй би чи 20 гаруй жил Монголд амьдарч байгаа. Хоол моол идэхдээ нэг
одоо эрүүл мэндийн соёл баг ярихгүй шүү дээ. Хятадууд ч юм бол гачин юм ярина хөө. Нэг ингээд ногоо могоо давчих энийг ингээд гавчингуудаар эн чин цай байна, бөөрн цай, эн чин юу байна, улаан шаш байна, юун цай гэдэг юм. Одоо юм ярина. Ардын дунд ингээд он удаандаа тэгээд юм суучт юм. Өгөгдөлтэй болчт юм. Японууд энэ чинь мундаг. Японууд дандаа ер нь Хятад, Япон харьцангуй ортослоод байна те. Эдгээр сайн чанарын цайнууд их ууж юм. Сайн чанарын цай уух хэрэгтэй. Сайн чанарын цай уухдаа зөв уух хэрэгтэй. Манайхан чи хөргөж уугаад байгаа байхгүй. Тийм биш байхгүй. Ингээд халуун уух хэрэгтэй. Тэр цагаан цай нөө ногоон цай нөө янз бүрийн цай. Тэр пүри цай нөө пүри цай гэж халуун уух хэрэгтэй байхгүй. Нэг. Хоёрдугаар цайгийг сайн чанарын цайгийг бид нар чи нөгөө стекалаар залгилчдаг байхгүй. Залгилчлаар нөгөө доош хурдан явд юм байна тийм ээ. Нөгөө нэг уусан цайны 30% нь үлдээд юм уу ич шид байвал 70% нь мөд удахгүй шээс болоо гарч чаддаг. Тиймээ тэр цай уудаг гадрын та нар хараарай. Ялангуяа зиндатай цайг заавал нэг жижиг хундах шиг юм байна. Мэн үү? Тэнд их хүчээр байна. Энэ их зүв. Тэгээд ер нь бол одоо энэ өвчин бүхний холын гурван шалтгаанд ядаргаа буюу бухимдал гэж юм тийм. Тэгэл нэг талтсан голом мэдээлэл байна шүү дээ. Тэр чинь их бах хэмжээгээр нөгөө хоосон чанараар одоо сөрөг нэрийг орж ирдэг байна. Хортдог байна. Тийм учраас инээгээдлээ, гүйгээдлээ, бүжиглөөдлээ, хөлс мөсөн гаргаадлаа. Нэг дугаар байгаль энэ ээж аав нь өгсөн юм уу, бурхан өгсөн юм уу? Одоо байгаль нь өгсөн энэ бие махбод бас гайхалтай шүү дээ яг үнэ. Тэгээд тэр хор тайлах чадварыг аваад өгдөг байхгүй. Хөлс гаргаатай гэж имэж гин үү? Хөлс чинь тодорхой хэмжээний хор гадагш болж байгаа байхгүй. За тэр ханиад маниад үрчгсэн хүүхдүүдийг чи хараарай. Оо нэг халууран галуу нэр байх өмхий хөлсөн ус гаргаалаа. Тэр яаж юм багтахгүй мохоо хорыг гадагшлуулж байгаа юм л да. Нэг. Хоёрдугаард нь тэр дор ингээ хор тайлаад өтгөн хөтлөлтийн эсрэг цай байгаа. Тэр ер нь яагаад ингээд дорны ард түмэн яаж юм ингээд сардаа нэг удаа ч юм уу 7 хоногдоо нэг удаа ч юм уу өтгөн хөтлөлтийн цай маяг ууж шít. Тэр чинь бас бохрыг тэр шогмоор хөөж. Бохр. Мөн үү? Гуравдугаард нь тэр шээсээр хөөж. Хүрэн шошгоо би сая ярьчих шít. Тэр хүрэн шош чинь бөөрөнцсөн. Хүрэн шош чинь шээсээр хор ялгаа. Нэг усан махамдын нөгөө нэг хор ялгах систем нь юу юм бэ? Бөөр давсгал байхгүй. Тэр бөөр давсганы үйл ажиллагааг ингээ сайжруулна гэдэг чинь тэр бөөр давсгаар дамжуулаад тэр хор байна уу, харуу байна уу, юусэн ийсний чинь гөхөн шүү дээ. Тийм ээ? Тэгээ бөөр давсганы үйл ажиллагааны жоохон давалтай 10% юм уу, 3% ч юм уу давалтай байгаад байвал нөгөө одоо гарах ёстой муу шээс болж хөвсөн муу юм чинь 3% үлдээд юм яах. 10 өдөр 30% болвол яах юм. Тэгээд энэ дээр бид ингээд усыг давчихлаа. Өнөөдөртөө уувал сайхалт усаа. Маргааш ингээ харахад ус мөн усаа нүч мэд. Тэгтээ чанар нь жоохон болсон. Тэгээ 5 өдөр уулаад ингээд юу яавал яах. Тэгээд хортой болчихоо. Тэгэхээр бие тэр нөгөө нэг орсон уснууд байна шүү дээ. Шингэнүү. Тэр чи 24 цагт гарах хэрэгтэй биз дээ. Биеийн хэрэгцээг гарах хэрэгтэй. Тэгсэн мэт гарахгүй хэд хоног яг үлдэгдэн. Тэр чинь нөгөө нэг хавн, хөөр, бөөр, давс 9 сэдийн өвчний бас нэг өсөр болоод байгаа. Тиймээс хор тайлнаа. Бидний хүүхэд байх энэ ч гэсэн тийм байсан байна. Одоо би чинь одоо 60 гарч байгаа хүмүүстээ бидний хүүхэд байх үе гэдэг чинь одоо 50 жил юм байна. Өвөр Монголд яаж исэн гэж нөгөө нэг одоо мал энэ төр чинь нийт их гэж явдаг. Нэгдлийн ч юм. Мөн үү? Чи нэгдлийн малаас нэг айл нэгийг зогчихвол хэрэгд орох аюултай. Мөн үү? Чи нэг хон гаргахын тулд нөгөө сумын дарга ч юм уу ядаг хийдэг даргад очиж зөвшөөрөл авдаг байна. Тэгээд танайх одоо хоёр иж байгаа биш үү? Нэг байна. Судалж үзээд нэгийг хөв. Манай зүрх бас тиймэрхүү. Зүрх байсан байгаа. Нэг дугаар тийм байгаа. Тэгээд тэр баг эцсний гай гэж үчиргүй бас байхгүй байгаа байхгүй. Аль үгүй юм. Одоо тэгсэн чи ерөөсө гараад 2 хэлэм баг, гараад 3 хэлэм баг. Энэ гэтэрч юм. Одоо манайд өвдөж юм. 17-8 настай хүүхэд. Мэдэж байна. Цусны даралтай болсон гэж. Чи жингийн нэмэлттэй болсон. Одоо өнөөдөр байж байгаа. Тийм хүн чинь зөндөө ирж байна. Энэ цусны даралт гэдэг өвчнийг биднэрт одоо 30 жилийн өмнө зааж яхад юу гэсэн гэхээр 40 наснаас дээш буруу амьдралын хэм маягтай хүмүүсд одоо тохиолдох магадaltaй гэж заадаг байхгүй юу? Тэгсэн чинь одоо хамаачлаа төр өрөхгүй гэдэг болчихсон. Энэ яаж юм дандаа нэг ундаа ууж нөгөө мохоо шигэртэй нэг тэгэл нөгөө нэг тос мас зүгчиггүй. Бид нар чинь ерөнхий араамаар нь харж байгаа юм л да. Бид нар чинь хүнд хооллох. Тэгэхээр тэр мах тосны хорыг жоохон гадагшлуулах, мах тосныг зөв шингээх нь бүрий цай байдаг байхгүй юу? Ажиглаж байна.
Тэр их чухал. Халуунаа хэмжиж. Одгоо жоохон жамт тавц хийгээд байна. Тэгвэл одоо бидний мах тосны асуудал бие их бах хэмжээгээ хэлэхээс би ялангуяа цус өтгөн, элэг өөхтэй, за дээрээс хэрэгтэй, тулайтай хүмүүс бол хоньны мах идээд байвал тэр чинь илчлэг махад. Таны тэр өвчин чи илчлэг өвчин болоод ингээд дэмжиж байгаа байхгүй чиний хэлдэг нэг гал гэдэг юм. Цаагаараа мэдхгүй дэмжээд нөгөөг салахгүй өндөрдөг. Тийм асуудал байна. Тийм учраас нэг дугаар тэр бүрий цай авч явах их чухал шүү. Тэгэхээр тэр цай мөнгөдөг чинь шээсийг илүү өдүүлж тийм бүгнээ. Гэтэл хор тайлдах нөх жоохон чадвартай цай уугаад байвал болж зүгээр ус уугаад байх юм бол айгүй бүр хавгнаад ачаалаа хэсэгч бас. Тийм учраас халуун чанарын хор тайлбар цайнууд их чухал.